Нэмэлцэг нэвтрүүлгийн будган ханхалсан шинэхэн дугаартай тавтай морил. Энэ удаагийн дугаартаа бид өнгөрсөн 7 хоногийн шилдэг тоглогчийг онцолж, шинэ топ товтлогоонуудыг хамтдаа сонирхохоос гадна сонин содон тоон үзүүлэлтүүдтэй танилцах болно. Ингээд шинэ дугаарын хаалгыг татцгаая. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтоор нэмэлцэг нэвтрүүлэг Завхан Brothers болон Сэлэнг Бодонс багуудын дунд өрнсөн Нямгаргийн тоглолтыг онцолж байна. Ойлголцоод тэр байна вэ гэдгийг шалгах юм. Тулга Минд хоёр. За Минд хоёр тулга хоёрыг хамт гараанд гаргаж ирсэн байгаа. Тулга дээр боломж үүссэн. 3 ононы шийдэлтний амжилттай болсон тоглолтыг тулга сайн эхлүүлж байна. Ананд бол 3-3 хэдээс хамгийн сайн тоглолтыг үзүүлж байгаа гэж хэлж болно. 3 ононы шийдэлтийг амжилттай болгосон. Экваторын слоныг авсан Ахмад Гилбертийн гой дамжуулалт Экватор самбарт орсон. Авсан тооны харьцаа 7 дээр тэнцэж байна. Хэлж энэ тоглолтыг дээр. Мөр 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Маккензи Мөр. Зад уралдуулаа гаргаад өгсөн баасан дорж 2 наавлаа. За нэгвэл Маккензи Мөрөөс эхлэлтэй орж болсон. Зад урд нэг тоглож гараад ирсэн. Дэлгэрний юм тоглоом амжилттай болсон. Бодонсоос талбайд орж ирсэн байна. Ямар гой дамжуулалтыг гаргаад өгсөн бэ? Батбаяр суусууж шидсэн. За талбайд орж ирсэн гэдгээ шийдэлтээр мэдгэлээ. Суус учраас хамгийн ер нь хамгаалах боломжтой тоглогч нь бас байж магадгүй 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Энд хүчтэй газардсан буцаа довтлохоонд орж ирсэн. Зүүн довтлохоонортой болсон. Батүлэг тоглолтын мөр. За шууд нэгээр хаяад өгсөн довтлохоо амжилттай болсон. Элмор 2 оног таслагдж байна. Мөр хамгаалагч ардаа хийсэн асуудалгүй довтлохоонортой болсон. За үнэхээр гоё алхамтыг хийлээ. Харагдж шүү. Ахмад Гилберт алдаатай довтлохоог амжилттай болгосон. Гоё довтлохоо байна. За Анандын эсрэг бол тоглолт яа. Өөрөөр гаргаж ирсэн байгаа. Майк Уильямс холын шийдэлт амжилттай болсон. Тооны зөрүү 1 болж байна. За Майк Уильямс нэг бол тоонд гарч ирээд Уильямс гоё хөдөлгөөн байлаа. 2 оноогоо амархан авлаа. 3 секунд, 2 секунд шитгэсүр замгүй 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Эвгүй явж байгаад тэр байгаа. Дайрч оруулахгүй болсон санаа юм байна. Даштурж маш хэцүү байлаа шийдэлтний онортой болсон. Хөөрсөн мөнгө амжилттай болсон. За эргээд наан Ахмад Гилберт сувсуу шидсэн холын шийдэлт. Тооны харьцааг 48-48 болгож тэнцвүүллээ. Эвгүй эрэхтэн дөлөөн ирж хамгаалсан. Гүр цог 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Хамгийн боломжтой тоглогчдын нэг мэдээж дамжуулалтыг өгсөн. Супер Нямгарыг суперл байдгийн билээ. 3-3 шгшээгийн тамирчид эргээ ирснээс хойш хамгийн том хүлээлттэй байгаа Сэлэнг Бодонс багийн хувьд фэнүүдийнхээ сэтгэлд хүрэх тоглолтыг үзүүлж амжаагүй л байна. Мэдээж шинэ тоглогч нарт эргэн дасах хугацаа хэрэгтэй. Тэгвэл том талбайн сагсан бөмбөгт багаар дасж байгаа гэдгээч тэд энэ тоглолтод харуулж Онлбаатарын Экватор 16 оноо 11 самбартай дабл гүйцэтгэжээ. Мөн түүний багийн анд Ариун болдын ананд 12 оноо 6 самбартай энэ тоглолтыг дуусгасан юм. Дэлгэрний мас бид одоо хүртэл хуучин сүр хүчит баавгаан дүр төрхийг олж хараагүй л байна. Эргээд тоглолтоо орвол уламжлалсаар Brothers-ийн цөм болсон Маккензи Мөр 4 үеийн туршилтыг тоглолтоо үзүүлж энэ тоглолтыг нэмэлт цагт хөтлсөн. Түүний хувьд 25 оноо 11 самбар 15 дамжуулалттай удирдлын ээлжит трипл давлаа төлөвлөсөн юм. Нэмэлт цаг гарахад Элбэгийн тулга энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж 77-83 харьцаатай ах дүүс удирдлын 5 дахь хожлоо авч хүснэгтийн 5 дугаар байр руу дэвшлээ. 5-5-5. Ингээд бодоход бас бэлгшээлтэй л юм. Харин энэ удаагийн дугаараар бид 30-аас дээш оноонд өнгөрсөн 7 хоногт хүрсэн цор ганц тоглогч болох Эрдэнэт Майнерсын шин цэрэг Инх Баясгаланг онцолж байна. Уур хажидтай нэгдснээс хойш тогтмол формтой байгаа Баясаа Нямгаргийн сүүлийн тоглолтод тесрэлт хийж гараас гарсан бөмбөг бүр нь цагирах дунж байлаа. Мөн гიშгсэн алхам бүр нь багтаа ашигтай байж чадсан юм а. Хуучин багийнхаа эсрэг онцгой тоглолт үзүүлэхийг хүссэн нь ойлгомжтой. Гэхдээ ийм онцгой гэж үү? Түүний хувьд 31 оноо 2 самбар 3 дамжуулалттай 29 онооны нэмэх индекстэй тоглолтыг дуусгасан юм. Одоо харин түүний оновчтой болгосон довтлохоонуудыг үргэлжлүүлэн хүлээн авч үзцгээе. Аллаа шууд дамжуулалтын гол ивент тэтгэгчээр Саксбургийн спортыг дэмжигч Coca-Cola. Одоо ирлүү чиглэсэн амжилт 4 тоглолтын голоор заалаад өгсөн шүү. Инх Баясгалан дундын зэн довтлохоо оновчтой болсон. За бүхээр бол одоо үндсэн
Хамгийн эсрэг за ер нь баг зэрэг өндөрч магадгүй шүү. Дундын зэн довтлох оновчтой болсон. Нэг байсалан. Чадвэний ямар гоё хаалт вэ? Нэрт дамжуулсан Слэм данк амжилттай боллоо. За маш гоё хамгаалт, гоё товтлооны төгсгөл. Бишэлт металл багаас авсарлага ирж байна. Шууд амжилтын гол тэмдэгт итгэж Саксонгийн спортыг дэмжигч Coca-Cola. Гүмийг тасдаж чадсан Penny урагшаа өгсөн. Довтлоо оновчтой болсон. Нэг байсалан. За эргээд Майнерсаас маш хурдан тоглоонд орсон доо ям цогт толгой алтлаж ороо задлсан Чадвэний нааны тоглох сул байгаа нь инх байсгалан юм байна. Инх байсгалангийн холын зан шидэл тооны харьцааг 43 дээр тэмцүүлсэн 2 дугаар хагасыг Майнерс маш сайн ихтүүллээ. Маргад эсрэг Penny маргадсан гоё талаа болж байгаа энэ тоглолт. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Инх байсгалан. Нэмэлт цаг нэвтрүүлгийн дугаар бүрт тоглогчдын онцлог тоон үзүүлэлтүүдийг бид та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт 2022 оноос хойш эмэгтэй лигийг оноо, самраас бөмбөг авалт болон ашигтай дамжуулалтаар тэргүүлж буй тамирчдыг танилцуулах болно. Хэн хэдэн оноогоор тэргүүлж байгаа бол хамтдаа харцгаая. Оноо авалтаар гэвэл Батэрдний ариун цэцэг Улаанбаатар Амазонс багт тогсноосоо хойш 1103 оноог аваад байна. Харин Нэтүүгийн Ирвсүүд багийн Үлзийбатын Индра 1100 оноотой 2 дугаар байранд бичигдэж байгаа юм. Энэ хоёр тоглогчийг ердөө 3 оноор зааглаж байна. Эцэст нь 3 дугаар байранд Баатарын Болор Эрдэнэ болон Бат тогтохын Өнөр Заяанаар 973 695 оноотой жигсэж байна. Самраас бөмбөг авалтаар гэвэл мөн л Монгол Улсын гавьяа тамирчин Бат Эрдэнэ ариун цэцэг 636 самбартай бичигдэж байгаа юм. Харин түүний араас Баатарын Болор Эрдэнэ, Төвшин Жаргалын үлэмж, Баярмаагийн цацрал гэсэн тоглогчид бичигдэж байна. Ашигтай дамжуулалтын үзүүлэлтийг Бат тогтохын Өнөр Заяа 274 оновчтой дамжуулалтаар тэргүүлж байна. Харин түүний араас Баярмаагийн цацрал, Цэнтжавын Болор цэцэг, Нямжавын Нандин үсэл нар бичигдэж байгаа юм. Дахин хэлэхэд Нямжавын Нандин үсэл үндэсний дээдлийн 2 улирал тоглоогүй гэдгийг санах хэрэгтэй. Хэсэг завсарлаа дараагийн булангаар хин юу ярьсан бэ гэдгийг хамтдаа харцгаах болно. Өнөөдөр 31 оног цуглуулсан Энх байсгалан уулзуулж байна. Хамтдаа алгадж баярлуулъя. За сайхан сэрүүцэд авлаа баясаа. 31 оноо. Магадгүй баясаагийн нэрний ард энэ тоог хараагүй Эрдэнэ Майнерсын фэнүүд, Монголын сагсан бөмбөг сонирхогчид их удсан байх. Өнөөдрийн тоглолт юугаараа онцгой байв? За ямар ч байсан хоцсондоо баяртай. Тэгээд өнгөрсөн 2 жил хамт зүтгэсэн найзуудынхаа эсрэг, ах нарынхаа эсрэг, дүүнэрийнхээ эсрэг тоглолт байсан. Энэ л онцлог байлаа. Мэдээж өнөөдөр энэ ордон цугласан Эрдэнэ Майнерсын фэнүүд, бишэлт металл багийн фэнүүд бүгд чиний тэдэн дэлэх үгийг хүлээж байгаа. Тэдэн дандаад. За хоёр багийнхаа фэнүүдтэй бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд хөргөжлүүлэн дэмжээрэй, бүгдэнд нь хайртай шүү л гэж хэлье да. За баярлалаа амжилтсаа. Баярлалаа. Хожил авсан баяр хүүргийн нэмэлт цагаар бас хожил авлаа. Сая сүүлийн 2-3 шийдлийн орос гахлаа. Эхний хагас өргөдөө шийдэл маань өргөдөө болоогүй, сүүлийн хагас өргөдөө өөртөө эцсийн хүртэл итгэсээр байсан. Тэгээд манай багийн тоглогчид ч гэсэн итгэсэн бол шийдэлтийг хийж чадсан юм болоо гэж бодож байна. Одоо Brothers багийн хувьд 3 удаа коучоо солилоо тийм. Энэ нь ер нь багийн одоо чанарт ер нь хэр нөлөөлсөн бэ? Яг энэ коуч солигдож байгаа холбоогоор асуудал нь бол ерөөдөө тамирчдын яг тэр нөлөөлөөгүй гэдэг нь бас харагдчих бас магадгүй баг. Бид өөрсдөө коучгүй байсан ч гэсэн мэлхлээ маш сайн хийж чадж байгаа. Тийм болохоор одоо ч гэсэн бас энэ ажлыг авч чадж байгаа гэж бодож байна.
өнөөдрийн тоглолтод хожил байгаа болсон BC Knights-ийн холбоонд тоглож төгөлжтэй ярилцахад бэлэн боллоо. Тоглолт ямар хөө тоглолт болж өнгөрөв? Ер нь амар ширүүн хурдтай л тоглолт болж өнгөрлөө. Хоёр товтлогоо амар их хурдан хийсэн. Тэгээ мангар хэмнэл өндөртэй л тоглолт болж байна. Аха, багаараа ер нь ямар хөө давуу талыг үүсгэе гэж бодож гарч ирсэн бэ? Ер нь бол айлын Ер нь айлын хурдан товтлогоог хамгийн түрүүнд зогсоон. Тэгээд доороо илүү өнөөдөр эсрэг багийн Имфорд Томс Робинсон байхгүй. Бас манай бас хүндчилгаанаас байх болохоор доороо бас амар юу гаргаж давуу талаа гаргаж тоглоё гэж бодсон. Маш их хөгжөөнд нэмжт бас мэдээж цэгэн дэлгэсэн үүсэж байгаа. Тэдгээр хөгжөөнд нэмж таамж үг хэлээч. За бага манай багийг бүгдээрээ дэмждэг байгаа. Улам гоё дэмжээрээ өшөө илүү гоё тоглолт үзүүлнэ манай. За юун дөрөнд тож авсандаа маш их баяртай байна. Тэгээд ер нь бол манай багийн хувьд бол өдөрлөг яг хүсснээрээ сайхлуулж чадаагүй. Тэгээ ер нь бол одоо буцаад хүссэн тэр тоглолт болох өөрийнхөө майнер сакс руугаа ер нь бол буцаад яг хоорондоо нэгтгэхийг хичээж байна. За өөр юу ч болчих. Winning хоёрын тоглолт бас их танаа багийн тоглолт нэг чухал үүрэгтэй санагдлаа. Winning гэдэг одоо хэрхэн хамтарч байна? Ер нь тэр хамтлагын талаар. Мэдээж winning тэгээ одгоох ер нь бол төвтэйгээ их ер нь бол яг нэг хүн шиг ойлголцохыг хичээж байгаа. Харцаараа ойлголцдог болохыг мэдээ юм. Тэгээд юм хэрэг хэлж байна да. За, хөгжөөний нэмжтэй хамт үгэлээч. Хөгжөөний нэмжтэй биднийг хөгжөөний нэмжтэй хамт хэлгээд ерөөсө гацаад тэгээд мэдээж ирж биднийг дэмжээрэй. Бидэрт алга ташлт мэдээж хэрэгтэй байдаг шүү. За, дараагийн тоглолт амжилттай. Thanks bro. Энэ 7 хоногийн хөшгөний ард хэн байгаа бол мэдээж Zohan Brothers. Тэд олон ч даваа нухчааг туулж яваа. Энэ багийн хувц солих хөрөөгөөр одоо хамтдаа зочилцгоё. Өрөөнд ямар үйл явдал өрнөдөг юм болоо. Ээл айгүй зүгээр болоод. Гэтэ ээл тэр биш үү? Эвэл ч доотлоос гарч ирж байгаа тоглож ээл тэр эндээс гарч ирчээд бишиг очиж back screen хийж байгаа шүү дээ. Тэнгүүдээ pop up тэгээ бохгүй мөнгөний аваар буцаага ханд автод тоглох хэрэгтэй шүү. За. Тэгээ ийшээ доошоо өшөө бүр гүн рүү н орчоод таслаанаа гүн рүү н орчоод дээшээ гарч ирэхгүй бол яг энүүхийн тавьчих байна. Ингээд хараад ээл явж штэ. Ээл Маккензи тийм ээл явгод энэ чинь мисмэч үүсгэхийн тулд ингэж байгаа. Дэрэг ахын хүн хин дээр Мак дээр цаслан тавингууд яаж дэрэг ах дээр мисмэч үүсгэх юм бэ? Тэгэхээр жижиг тууч мөчийн доор хийж байгаа ээл дээр бэкскрин тавьж байгаа Маккензи guys, the one thing is we need to move with the ball. Манай ингээд айл ингээд авахтаа байн шиг аваад хоёр тэгэхээр манай тэнд жоохон загтчих чаа. Батраа жоохон тайв тэгээд ерс араа энэ дээр хоёр ч тоохгүй юу? Угаасаа би тоохгүй байж байгаа. Манайх за кэч пасаа давуу талаа бид нар өөр ашиглаж чадахгүй болчиход шүү дээ. Нөгөө талаа бид нар өөрсдөө заслаануудаа хүнээс суллаж гарах юм. Тэгээ өө жоон сүнсч айцсан жоо агрессив орж ирлээ. Бүгдээс чи ерөөсө галзуу гарахгүй шүү дээ. It's a beautiful day. We can't lose on a beautiful day. Okay. Ой, самбар мамарч байгаа хүчтэй. Одоо харин үзэгч та бүхэнд эрэгтэй эмэгтэй лигийн хүснэгтийн байрлалыг танилцуулъя. Эрэгтэй лигийн хүснэгтийн тэргүүн байранд BC Knights 8 хожил 1 хожигдолтой байгаа бол удаах байранд SJ Ibs 8-3 гэсэн амжилттай бичигдэж байна. 3 болон 4-р байранд хасын хүлгүүд болон Эрдэнэт Miners гэсэн багууд шилд дарж байгаа юм. Харин завхны ах дүүс сүүлийн тоглолтод Бодонсыг хожин 5-р байр руу орж иржээ. Бодонсын хувьд хожигдол амснаар 7-р байр руу унсан. Харин Yorol хэсэг буюу 9-10-р байранд хөгжлийн лигээс дэвшин гарч ирсэн 2 баг байгаа бөгөөд Mongolians багийн хувьд нээлтийн тоглолтод улирлын цорын ганц хожлоо авсан. Харамсалтай нь түүнээс хойш дараалал 9 хожигдол амсаад байна. Эмэгтэй лигийн хүснэгтийн хувьд Улаанбаатар Amazons 9 тэг гэсэн амжилттай нэмэх 331 бөмбөгтэй хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна. Хүснэгтийн дэд байранд 10 баг өчигдөж байгаа бөгөөд тэдний хувьд сүүлийн тоглолтод Алтан од багийг 70-60 харьцаатай буулгаж авсан нь хүснэгтийн байрлалд чухал түлхэц болсон. Харин хожигдол хүлээсэн Алтан од баг 3-р байранд жигсэж байгаа бол 4-р байрт Pirates, 5-р байрт Итүгэн Ирвсүүд, Адаг байрт Aude Wings баг бичигдэж байна. Эцэст нь та бүхнийг өнгөрсөн 7 хоногийн топ 10 довтлогоо хамгаалалттай цугулдъя. Эх 7 хоногийн цагтаа эргүүлзье. Чао. Гаалтанда
хэрхэн ханддаг гэж бүх судалгааг нь хэсэг байгуулалт хийж байгаа хаа. За араас нь хатгаад хурдан тоглохыг эхлүүллээ. Стивенс худалдаа талбайн тоглож ихэд их л уртаа байлаа. Нарангоогийн гоё хаалт. Нэхэж ирээд импорт тоглогчийг ингэж довтлоогийн зогсооно гэдэг бол энэ тоглогч энэ багийн бүх зүйлийг хийж штэ. Довтлогоо хамгаалал маш гайхалтай байна. Ямар нэгэн алдаа харагдахгүй байна. Цэвэрхэн хамгаалал тоглолт эхлснээс хойш Нарангоо талбай дээр гялалзаж байна. Өдрүүд ер нь гоё л яваад байгаа да. Энэ удаа тарим өнгө авцсан. Урдан довтлогоонд хаалт амжилттай болсон. Сугар учир самбартаа хаачлаа. Урд олол байгаа шүү дээ. Warren 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Devin Warren Шүнцгээд өөрөөс нь хамаагүй нуруулаг тоглогч хамгаалж байгаа. Хэцүү байдал. Хунгууд нөгсөн байгаа. Яа. Өнөр заяа өнөөдөр үнэхээр тоглолттой байгаа. Ямар гээжин шийдэлтийг оноцтой болж байна. За давтах орон зай үүсгэнгүүд гайрд нь бөгөөдөө давлаа давтахнаас гол уусч байгаа. Гайрд нь нэг хамгаалагч их гоё яргалсан. Гоё дамжуултыг ч өгсөн. Ганбаатар дүүнийг нь чулууллаа. Бродерсын давталгаа мөр. За шууд нэгээр хаяад өгсөн давталгаа амжилттай болсон. Элмор 2-1 багтаа авчлаа. Яг л төгсгөл дээр сүүлийн минут хүртэл ч юм хацсан тоглолт бол зөндөө. Заавал шийдэлт амжилттай болсон. Шийдэлт бол асуудалгүй амжсан бахаас. За хоёр талаа ирээд нэгээр айлгсан аз баяр царган дээрээс тоглосон. Ямар гоё довтлогоо байна. Маккензи Мур хамгаалтын самбраа дуушаад довтлогоо шилжсэн дээ. Гайдад мо. Ямар холоос бөгөрхөн зай тесрэ гараад ирвэ. Чадвэний гоё дамжуулт байсан. Их баярлалан цагирган дээрээс тоглосон. Ямар гоё хослол вэ? Урагшаага Warren сулгарсан. Devin Warren үзэгчтэй мөнх төвшингийн дээрээс энэ удаа явлаа. За өмнөх